өсвөр насны хүүхдийн хамгийн одоо нэг чухал эмзэг сэдвийн нэг бол болцоо, бас харилцаа. Өсвөр наснда бид нар баг хүүхд байж байхдаа бид нар ээж аавыгаа яаж харьцах ёстой, ээж аавтайгаа яаж харилцах ёстой, эрэгтэй эмэгтэй хүүхдтэй хүмүүстэй яаж харилцах ёстой гэдгийг суурь тавигдаж эхэлнэ. Тэгин гутаа өсвөр наснд ороод ирэнгүүт нөгөө нэг гинт нөгөө ээж аавынхаа доор биш жоохон тусгаар тогтнол бий болоод, эрхчлөө бий болоод ирэнгүүт нөгөө хүүхд чинь өөрөө гараад болзоо болон бие даасан харилцаа, бие даасан одоо энэ хайрын болзооны энэ горим руу энэ төр орж эхэлнэ, тийм ээ, шохоорхол энэ төр. Тэгээд тэр нэг ихний хэсэг нь маш их эмзэг байдаг. Яг л энэ тэр хүүхдийн одоо би манай хүүхдүүдийн бидний амьдралд байгаа өсвөр насны хүүхдүүдийн насан туршдаа энэ харилцаа, энэ болзоонд яаж эрүүлэр оролцох вэ? Энэ харилцаанд яаж зөвөр оролцох вэ гэдэг болгоны суурь тавигддаг гэдгийг. Тэгэж тогтхой хэдлээ мэднэ. Болзоон зөв ордог хүмүүс байгаа. Болзоонд орохороо сандардаг хүмүүс байгаа. Болзоонд орохороо юу ярихаа мэддэггүй хүмүүс байна. Болцоороо бие зөв авч явдаг, буруу авч явдаг, өнгөрөө биш үү, чанга ярддаг, чимээгүй байдаг, тайван байж чаддаггүй. Энэ болгоны суурь чинь хүний тэр анхны болзон, анхны харилцаан дээр ямар ойлголт, ямар эрүүл байдлыг бий болгуулж чадна, өөртөө хөгжүүлж чадна. Тэндээ суурь нь тавигддгийг хэдүүлээ мартчихлаа. Тэгэхээр болзоо ба харилцаа гэдэг бол өсвөр насны хүүхдүүдийн ойлгох ёстой, зөвөр сурах ёстой маш том сэдвүүдийн нэг байна. Тэгээд эцгийн хүмүүсийн эсвэл одоо багш хүний хувьд тийм ээ, Play Academy үүсгэн байгуулагч хүний хувьд бидний нэг хийх гэж оролж байгаа зүйл чинь энэ өсвөр насны хүүхдүүдийнхээ энэ хөгжилт нь яаж зөвөр уламжлалт ингээд байдлаар шууд ингээд зүгээр л ийм байх ёстой гэж сургууль байх ёстой гэж ингэж хийхтэй биш. Бид нар яаж тэгвэл яг тэр хүүхдийн тэр өсөлтийн яг амьдралд хэрэгтэй байгаа чадварыг нь хөгжүүлэхэд нэмэр болох вэ гэдэг талаас нь бид нар ажиллаж байгаа. Тэгвэл энэ үний үед иймэрхүү хүмүүсийн үед бид нар эцэг их хүмүүсийн үед өсвөр насны хүүхдүүдийн эмзэг сэдвүүдээр нь бид нар илүү тэр хүүхдийн төлөө гэсэн хайртай, илүү дуршлагтай, илүү хүзэл бодолтой, логик сэтгэлээ маань хөгжсөн, бидний тархилан өмнө бүрэн хөгжсөн гэдэг утгаараа бид нар хүүхдүүдтэй иймэрхүү сэдвүүдээр нь аюу хувь нэмэр оруулж өгч чадна, зөвлөгөө өгч чадна, эсвэл үзэл бодлыг нь сонсож чадна. Өөрийнх нь бодлыг нь зохицуулахад нь, зохион байгуулахад нь шүүхт нь хэдүүлээ нэмэр болж өгч чадна. Өөрөөр хэлбэл эцэг их гэдэг хүн яг энэ анхны дуршлагт нь маш их чухал үүргийг гүйцэтгэж чадна гэсэн. Тэгээ ихэнх эцэг эхүүд хичээдэг уул өсвөр насныхаа хүүхдүүдтэй яг энэ сэдвүүдэд нь ярилцсаж, идэвхтэй оролцсож, хамтдаа тэр хүүхдийн тэр анхны дуршлагыг бий болгоход нь цог бүтээлцгийг бид нар айгүйх оролддог. Гэхдээ ихэнх эцэгүүд яаж хийхийг мэддэг. Тэгвэл одоо би нэг гяс зүгээр жижигхэн жишээгээр болзоо болон харилцааны сэдвийн тухай яаж хүүхдүүдтэйгээ өсвөр насны хүүхдүүд тийнейжруудтэйгээ ярих вэ гэдэг дээр хуваалцъя. За, эхлээд би нэг ойлгосоо гэж хүсэж байгаа зүйл нь энэ сэдвийн тухай ярихын өмнө хүүхдүүдийнхээ өнцгөөс харах хэрэгтэй байна. Хүүхдүүдийнхээ өнцгөөс болзоо харилцаа гэдэг дээр ямар өнцөг харагдаж байна вэ гэхээр би үүний талаар чамтай ярихаас ичдэг. Буюу өсвөр насны хүүхдүүд ээж аавтайгаа энийг ярихаас ичдэг. Чи гэж та гэсэн. Та намайг шүмжлэх вэ гэж айдаг. Ихэнх өсвөр насны хүүхдүүд автоматар боддог зүйлүүд нь энэ байгаа доош. Тэгвэл бүх хүүхдүүд ингэж боддог гэсэн үг биш. Багаас нь ээж аав нь ярьдаг, чөлөөтэй ярилдаг харилцаа соёлыг гэрүүлдэ бий болгоцсон бол ингэх шаардлага. Ихэнх нь ингэдэг байх шүү. Гэхдээ надад тэр хүүхдэд зөвлөгөө болон туслалцаа хэрэгтэй байдаг. Дахиад хэлчихье. Болзоо харилцаа гэдэг зүйл нь тэр хүүхдийн анхны орлого гэдэг утгаараа энэ хүүхдэд энэ дээр зөвлөгөө туршлага болзоо хэрэгтэй. Гэхдээ тэдний бодож байгаа зүйл нь ээж аваасаа болгоомжлдог. Яа тэгвэл ээж аав нь эсвэл томчууд нь амьдралдаа байгаа томчууд нь өөрсдийг нь шүүмжилж магадгүй гэж боддог. Тэгээ ярихаас ичдэг гэж. За тэгээ энийг туршиж үзээшээ гэж хүсэж байна. Хэрвээ та өнөөдөр миний подкастыг дагаад өсвөр насны хүүхдтэйгээ яриа өрнүүлж үзье гэвэл саяны чи ингэж боддгоо гэж нэг асууад үзээш гэж хэлмээр. За тэгвэл ээж аавын хувьд энэ яриаг өрнүүлэхийн тулд эцэг эхийн хувьд өсвөр насны хүүхдтэйгээ иймэрхүү болзоо харилцааны сэдвийн яриаг өрнүүлэхийн тулд яаж ямар алхмуудыг хийх ёстой вэ гэдгийг нэгт нь ээж аауд энэ талаар өөрсдөө ярихдаа ичгүргүй байх ёстой, нээлттэй байх ёстой. За энэ би ямар гэдгийг хэлээдгээ. Ичгүргүй нээлттэй байх ёстой гэдэг чинь юу гэсэн үг юм гэхээр бид нар ингээ хүүхдүүдтэйг очиж өсвөр насныхаа хүүхдүүдтэй ямар нэг юмны тухай яриа өрнүүлгэн. Тэр хүүхдүүд маань ингэж ярилцаж байхдаа ялангуяа юм чухал сэдвийн хүрээнд ярьж байхдаа бид нарыг хараад ажиглаад бид нарыг сонсоод бид нарыг мэдрээд тэгээ тэндээс зааварчилгаа авж байгаа гэдэг битгий мартаа. Зөвхөн үгнээс зааварчилгаа авдаггүй шүү. Бид нарын бие авч явж байгаа байдлаас зааварчилгаа авдаг. Жишээ нь бага
яг тэр ихтэй гачин амар хэцүү амтан. Яг энэ ярианаас бидний нүрийн үйлдэлийг хараад, эмоцийг хараад, сэтгэл хөдлөлийг хараад ийм юмны тухай ярихаараа би ээжгээ аавшгээ эсвэл томчуудыг ингэж ярих ёстой юм байна гэдгийг хуулбарладаг байгаад. Хэрвээ мөнгө төгрөгийн тухай, санхүү мөнгөний тухай гэр бүл дотроо яг л ярьж чаддаггүй, нуусан, болгоомжилсан, худлаа ярьсан, эсвэл ууралсан тэгж яриадах юм бол юу нэгэж өсвөр насны хүүхчин тиймэрхүү сэдвийн тухай ярихаараа яг өөршигчин сэтгэл хөдлөл гаргадаг, өөршигчин үйлдэл гаргадаг хүн болно гэсэн. Тэгэхээр харилцаа болцоо тэр тухай бидний хүсэж байгаа зүйл нь юу гэхээр өсвөр насны хүүхдүүдэд аль болохоор нээлттэй байвчвал эцэг эхүүд хүсэж байгаа шүү дээ. Нээлттэй байлгаж яах гэдэг юм. Бид нар бүх мэдээллийг мэдмээр байгаа. Манай хүүхд маань аюултай юмд ороод байна. Буруу хүнтэй нийлээд байна. Буруу оролцоод байна. Өөрийгөө жолиослоод байна уу? Буруу наймыг хийгээд байна уу? Буруу тохиролцоог хийгээд байна уу? Эсвэл зөв ярьж байна уу? Үнэхээр хайрыг мэдрээд өсөж байна уу? Энэ болгоныг бид нэр ээж аавын хувьд, эцэг эхийн хувьд мэдмээр байгаа. Яа тэгвэл бид нар хүүхдээ хайрлаж байгаа хүмүүс. Гэхдээ тэгж мэдхийн тулд бид нар нээлттэй яриулахыг хүсэж байгаа. Хүүхдээ ичдэггүй, юмны талаар санаа зовдгүй, нээлттэй яриасаа гэж хүсэж байгаа. Тэгвэл бидний хийх ёстой зүйл нь бид нар өөрсдөө нээлттэй ичгүргүй байх ёстой. Өнгөрсөн жил бид нар Play Academy-ха зуны тусланг Монголд явуулсан. Тэгээ одоо энэ 2 дахь бид нар энэ 100 одоо явуулах чинь 6 сарын сүүлээр Монголд. Тэгээд энэ кампийн өөр бидний одоо яг энэ багш нарын хувьд энэ кампыг авч явж байгаа хүмүүсийн коуч хүмүүсийн хувьд бидний нэг хичээдэг зүйл нь юу юм гэхээр бид нар өөрсдөд хүүхдүүдэд өмнө нь яаж бие авч явахыг дандаа харуулж байгаа гэдгээ бид нар аягүй сандаг. Тэгээ тэр утгаараа хэрвээ бид нар хүүхдийг нээлттэй бид нартай яриасаа гэж хүсэж байгаа бол бид нар эхлээд нээлттэй ярих хэрэгтэй. Эхнийх нь дэрш. Хоёр дахь нь шүүмжлэхгүйгээр сонсох хэрэгтэй. Нэгт нь болохоор ичгүүргүй байх хэрэгтэй, нээлттэй байх хэрэгтэй. Хоёр дахь нь болохоор шүүмжлэхгүй сонсож сурах хэрэгтэй. Энэ айгүй хэцүү. Энэ хамгийн эцэг эхүүдийн хувьд, ер нь хүмүүсийн хувьд хамгийн хэцүү зүйл. Яг тэгвэл бид нар яагаад шүүмжлэх юм гэхээр бидний толгойд энэ зүйл зөв гэдэг юм ойлголтууд бий болцсон байгаа. Ингэж хийвэл зөв, ингүүл зөв, энэ нь зөв. Тэгээд яг тэрийгээ дагаад энэ буруу, ингэж яривал буруу, ингэж явал буруу гэдэг ийм шүүлтүүрүүд гарцсан байна. Тэгээ энэ шүүлтүүрүүдийн ачаар өнөөдөр би амжилтанд хүрсэн гэдэг мэдчихэж байгаа хүн болохоор энэ шүүлтүүрүүдээ, энэ зөв буруугаа, энэ зааварчилгаагаа хүүхдтэй буулгаж өгөхийг, хуулуулахыг, зааж өгөхийг бид нар хүсдэг. Гэхдээ бидний нэг мартаж болохгүй зүйл чинь юу юм гэхээр бидний арга бол бидний л арга. Тэгэж тогтгүй энэ хүүхдүүд бүр өөрсдийнхөө аргыг ирээдүйд хөгжүүлнэ. Зарим нэг ертөнцид, азтай ертөнцид эдгээр хүссэн үсээгүй бидний аргыг хуулж эхлэн тэдний анхны гаргалгаа нь ихвчлэн биднэрийнх байх юм уу эсвэл найзуудаасаа сурсан гаргалгаа. Тэгвэл бид нар тэрэн дээр нь шүүмжлэхгүй. Тэгвэл бид нар юу хүсэж байна вэ гэхээр бидний аргыг сураасаа, бидний алдаанаас суралцаад өөрөө битгий алдаа гаргаасаа гэж хүсэж байгаа хүний хувьд бид нар өөрсдөө алдааг тэр хүүхдэд сургамжаа суулгахыг гэж байна. Тэгмээд одоо асуулт энэ байгаа. Яаж бид нар өсвөр насны хүүхдэд нөлөөлөх вэ гэж. Шүүмжилж байгаад нөлөөлж болдгүй юм л. Өсвөр насны хүүхдүүд өөрийг нь дайрж байгаа, шүүмжилж байгаа, бурууг нь хэлж байгаа хүмүүс төрөө сонсохгүй, ажиллахгүй, нээлттэйгээр хандахгүй. Тэд нэр хинт нээлттэй хандах вэ гэхээр нээлттэй хүн, шүүмжилтэй ханддаггүй, сониуч зангаар хөдлөгдөж ярьж байгаа хүн. Чи ингэж бодож байгаа юм. Яагаад чи тэгж хэлсэн? Ямар сони? Наадах чинь надад жоохон эрсдэлтэй сонсогдож шүү. Чи тэгтээ тэгж хэлчихэн гоо чи чамайг тоохоо болчих юм биш үү? Энэ одоо миний асуултууд болохоор шүүмжлэлгүйгээр сониуч зангаар хөдлөгдөж тэр хүүхдийн харилцааны тухай асууж байна. Тэр энийг хичээж үзээрэй. Шүүмжлэх гээд байгаа юм залгаад өөрөө бодоорой. Би энэ насанд ямар байсан бэ? Би энэ насанд ээж авахаа тэрийг сонсдог байсан. Загнахаар нь сонсдог байсан болохоос яг үн сэтгэлээсээ магадгүй сонсдог байсан баг. Манай үеийнхэн ялангуяа. Шүүмжлэхгүйгээр хандах бол бүр ер нь бүх өсвөр насныхантай харилцах нэг суурь юм бэлээ гэдгийг ойлгоосаа бүгдээ мэднэ. Тэгтээ сануулж байна. Гурав дахь нь өөрийнхөө дуршлагаас хуваалц. Тэгээд энэгээрээ би яг коучинг арга хэлж байгаа. Чи ингэх ёстой, чи ингэж хийх ёстой гэж ярангууд хүмүүс ер нь өсвөр насныхан ч байсан, том хүн ч байсан, хүүхэд ч байсан хамаагүй. Бүгдээрээ бид нар хаагддаг, сонсдог. Яа тэгэхээр хүмүүс өөрийг чинь сонсоогүй ээжээж өмнөөс чинь янз янзын ингэж хийх ёстой, тэгж хийх ёстой гэдэгт бид нар итгэхгүй байгаа байхгүй. Яг л тэр хүн харваас миний үнцгийг мэдэхгүй байна гэдэг бодол бидний толгойд орж. Тэрнийхээ оронд тэр хүн яах ёстой юм гэхээр яг тэр мэдээлэлээ бид нар яаж өгөх ёстой гэхээр миний хувьд би ингэдэг байсан. Тэгээ зарим эцэгхүүд хүүхдүүдтэйгээ тэгж ярьдаг шүү дээ. Би 17 та байхдаа ингэдэг байсан. Би 15 та байхдаа ингэдэг байсан. Миний анхны найз залуучууд ийм хүмүүс. Би анх үнсэлтийг ингэж хийжсэн. Яа би айгүй том алдаа өсвөр наснд байхдаа өөрөө гаргаж ирсэн гэх мэт зүйлийг бол. Тэгэхээр өөрийнхөө туршлагыг
зөвхөн өөр дээрээ буулгаж яриарсаа гэж хүсэж байна. Битгий би ингэсэн тийм болохоор чи идэх ёстой. Энэ үгнүүдийг л хаях ёстой. Тэгээд зорилго нь бол адилхан шүү. Зорилго нь бол нөгөөлөл хуваалцмаар байна. Хүүхдүүдэд гоё иймэрхүү юм эерэг хандуулмаар байна. Надтай буюу ээж аавтайгаа томчуудтай энэ эрс илэн далангуй нээлттэй ярилцдаг болмор. Тэгэх юм бол бид нар тэрэн дээр нь бурууг нь сонсоод зөвийг нь ойлгоод буруу руу нь асуултаар тэр хүүхдийг зөв чиглүүлж өгөх оролдлого хийх анхны суурь маань тавигдана гэсэн. Ер нь бол бид нэг ойлгох ёстой зүйл чинь. Тэгээ сая би нэг White Lotus гэдэг киноны 3 дугаар сизнийг үзээд дуусгах чинь үзег бол үзээрэй та. Тэрэн дээр нэг яригч байгаа зүйл юу ингэсэн чинь өсвөр насны хүн тэгж ээж аав нь уурлаад хүүхэд нь бясалгалын юмд 1 жил явах гэж байгаа. Тэгсэн чинь ээж аав нь уурлаад чи тэгээд ингээд танихгүй хүмүүстэй ийм шашны орчинд байх юм бол бидний чамд суулгасан бүх үн цэнийг мартчих юм биш үү гэж ээж нь уурлаад гомдоод охиндоо хэлсэн чинь охин нь урдаас нь юу ч хэлсэн бэ гэхээр харин яг тэр чинь л зориг маань байгаамаа. Би өөрийнхөө амьдралын үн цэнийг өөрөө мэдмээр байна. Би та хэдийн үн цэнээр амьдрмааргүй нэ. Тэгвэл та хэдийн үн цэн надад таалагдахгүй байна гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ нэг жижигхэн нэг 2 3 өгүүлбэрийн харилцаа бол яахааргүй өсвөр насныхан ээж аавуудын ихэнхийнх нь хоорондын харилцааны яг шинж тэмдэг мөн гэж бодож тийм ээ. Тэр энэ хүүхдүүд угаасаа л хүссэн үсээгөө тэд нар хүн гэдэг амьтны чимчээ өөрийгөө тодорхойлох, өөрийгөө таних, өөрийгөө бий болгох гэдэг юм суур хөдөлгүүртэй зорилготой байдаг. Тэгээд тэрний нэг хэсэг нь би өөрийн аргаа олох гэдэг чинь би чаддаг хүн, би мундаг хүн, би хангалттай гэдгийг илэрхийлэх бас нэг өнцөг гэдгийг хэлээ мартаж байна. За тэгвэл энэ яриа харилцаа болон болцоог яриаг эхлүүлэхдээ яаж эхлүүлж болох вэ гэдэг дээр жишээл. Нэгт нь хүүхдээсээ ингэж асууж болно. Чиний бодлоор сайн харилцаа, гоё харилцаа гэж ямар харилцаа гэж бодож байна гэж асууж болно. Маш энгийн харилцаа асуултаар тийм. Миний бас нэг асуух юм харилцаа болзоор орохын тулд хөөе ер нь ойртоо болцож байна. Маш энгийнээр, маш хөнгөнөөр ингэж асууна. Хөөе болцоо яаж байна? Эсвэл эрэгтэй хүүхдийн хамбал хөөе танай сургуульд гойсон яасан царилэг хүмүүс байна уу? Таалагдж байгаа хүмүүс байна уу? Охтуудаас нь ч их сайдлах. Хөөе царилэг хөөрхөн хүүгүүдэн таалагдж байгаа хүмүүс байна уу? Танай сургууль дээр чинь шохорхоод байгаа хүн байна уу? Маш энгийн, маш өөрийнх нь үгээр тэгээд ингээд чухалчлахгүйгээр хамгийн гол нь тиймэрхүү сэдв рүү орохоор ээж аавны гарах гад байдаг алдаа нь тэрийг аягүй ингээд чухалчилж ач холбогдлого хүндрүүлэх гэдэг үгүй. Маш хөнгөн явуулын байдлаар иймэрхүү яриаар орвол зүгээр. За хоёр дахь ярьж болох нь хүчи ингээд найз залуу найз охинтой болно гэж яг юу гэсэн үг юм мэдгүй. Яг юу гэсэн яаж байдгийг тэр талаар асууж болно. Хүн хэрхэн өөрийн сэтгэлийг илэрхийлэх ёстой гэж бодож байна. Гэх мэтэр дандаа юм сонирцсангаар хөтлөгдсөн байдлаар энэ ярилцаануудыг өсгөж байна. Хөөе болцоо гэж ер нь хөөе болцоонд дуртай хүн манай гэр бүл тийм байна вэ? Тэргээд албаар юм нээлттэйгээр ярьж болно те. Дөнгөж сэдв рүү орж гэнэ. Нэгэнтийн сэдв рүү яриад орцсон хойноо харин цаашаа ухаад тэгээд хөөе ингээд одоо иймэрхүү харилцаанд байгаа хоёр хүнд шудраг биш үү ч юм уу те ийм кейсүүдийг гаргаж ирээд хөөе нэг ийм артикл уншлаа. Сүүлийн үед юу Солонгост одоо охтууд хүнтэй суухгүй гэж байгаа юм байна. Юу болоод байгаа юм бэ? Айгуу гоё ярианы үндэсэг байж болно те. Гэх мэтэр янз янзын байдлаар яриад эхлүүлж болно. За ямар үг хэрэглэх вэ гэдэг дээр хэлэхэд энэ байна. Буруу хэрэглэж болохгүй зүйл нь иймэрхүү юмнууд байна. Чи болцоход дэндүү залуу жоохон байш шүү гэж хэлж. Эцэг эхүүд ингэж хэлснээр хүүхдээ хамгаалах гэдэг байгааг би ойлгож байна. Гэхдээ даанч тэгж хэлэнгууд хүүхд нь сонсгоо болчихно. Тэр хэлэх гээд байгаа зүйл чинь ерөөсөөр орохгүй. Тэрнийхээ оронд танд дургу болж эхэлнэ. Таныг шүүмжилж яана гэдээ тантай ярихаас цогтно. Харин ч бүр хэлж байгаа сэдвийн юус. За иймэрхүү сэдвээр нээжтэй юм, аавтай юм, ахтай юм, өгчтэй юм, багштай ярьж болохгүй юм биш үү гэдэг зааварчилгааг толгоондоо суулгаж байгаа гэсэн. Хоёр дахь нэг хэлж болохгүй зүйл чинь хүүе тэр хүн чинь чамд тохирохгүй. Тим гачин хүнтэй яваад тахтай яадна тэр гэдэг үгнүүд байна. Дахиад яатна шүүмжлэлийг ер нь бол хүлээж авахгүй. Тэрнийхээ оронд яг саяны хоёрыг зүгээр ярихын тулд яаж болох вэ гэхээр харилцаанд ер нь хүн харилцаанд ороход найз залуу найз охинтой болоход хэдэн наснаас эхлүүл зүгээр гэж бодож гэнэ вэ гэнтэр тэгж асууна. Тэгээд мадуу би байсан бол тоглоомор ээж битэр чинь битэр чинь энтэр гэж яриад би тэр анх тэгж болцож байсан. Миний анхны найз залуу найз охтууд ингэдэг байсан. Энд дэр би нэг юм хэлчихэд энэ эцэг эхүүд өөрийнхөө алдааг хүүхдээсээ би залуудаа гаргасан алдаагаа нуучна. Тэгээ нууснараа би алдаагаа давтуулахгүй гэж боддог. Ер нь бол гэр бүлийн харилцаанд бүр ялангуяа гэр бүлийн гишүүд нэг нэгнээс юм амжилттай нууж чаддаггүй гэдгийг хэдүүлээ хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Тэгээж тогтгүй нуух нь
бидний бодж байгаа нөлөөг гаргадаггүй. Нууснараа бид нар хүнийг хамгаалдаггүй. Нууснараа харин ч бид нар нэг нэгнээс хөндөрдөг, нэг нэгэндээ дургүй болдог, нэг нэгэндээ итгэлийг алддаг. Ялангуяа хүүхдүүдтэй ээж аавд. Тэг та хэд угаасаа мэднэ, бид нар ч гэсэн мэднэ. Айгүй гоё харилцаатай эцэг эхүүд өсвөр насны хүүхдүүдийн хоорондын харилцаан дотор юу байдаг гэсэн баг нууц байдгүй. Гоё харилцааны ер нь хүний харилцаанд нууц бага байдаг. Тэгэхээр аль болохоор нуухгүй байх. Тэргээс тогтох бүр эсрэгээрээ байвал харилцаа чинь өшөө гүнзгэр. Тэр нь юу гэсэн юм гэхэлэр би анх 15 таа миний түүх яг бодит түүх нь би Александра гэдэг бүсгүйд анх дурлж байсан. Миний анхны нөгөө яг бүр дурлаад бүрстэ хайр нафтаад солиорж байсан юм шиг тэр анхны хайр гэдэг маань 15 настай дэжсэн Александра гэдэг бүсгүйтэй. Тэгээ би уруул дээр нь тэр үед ичээд үнсэж чадаагүй хацар дээр нь үнсэж чадчихсан. Иймэрхүү түүхийг би илэн далангуй ярих юм бол эн чин одоо нөгөө буцаад би хүүхдэд маань надад тэр өсвөр насны хүүхдүүд надад найдах суурийг тавьж өгч байгаа. Тэгэхээр шүмжлэхгүй, нуухгүй, нээлттэй сониучсан гар хөтлөгдөж ярьж асуултаар энэ төр явж байна. Тэр хүн чамд тохирохгүй гэж ярихынхаа оронд түүнтэй хамт байхад ямар мэдрэмж төрдөг вэ? Өчигдөрт хоёр юу исэн бэ? Өчигдөр ясаа гоё байсан уу? Гэх мэтэр өөрөөр нь хөтлүүлж хамгийн гол нь хэрвээ танд тийм шүүмж толгоонч гарч ирээ тэр хүн энэ танай хүүхдэд энэ хүүхдэд тохирохгүй гэж бодож байгаа бол тэр тохирохгүй гэдэг шүүлтүүрийг тэр дүгнэлтийг хүүхдээр өөрөөр нь гаргуулах гэж хичээх хэрэгтэй. Гэхдээ гарахгүй байж магадгүй гэдгийг бас өөрөө ухаарах хэрэгтэй. Яа гэвэл тэр хүний хувьд тэр нь зөв, бидний хувьд тэр нь буруу, тэр нь зөв гэдэг. Энэ бол хүн болгоны өөрийн шүүлт гэдгийг хэдүүлээ мартчихвол. За тэгээд мэдээч яг энэ сэдвүүдээр болохоор энэ өсвөр насны энэ харилцаа болцоо гэдэг чинь өөрөө хариуцлагатай байх. Тэгээд энэ амьдралд хүүхэд чинь өсөөд нийгэмшээд ирээд ажилд оролцоо, сургуульд яваад ирэнгүүт дандаа хүмүүстэй харилцаж эхэлнэ. Тэнгүүд энэ хүмүүстэй харилцах харилцаа болгон дээр хүн болгон амьдралд өөр үүргийг гүйцэтгэдэг. Гэтэ тэрэн дотор нэг байдаг зүйл нь юу гэсэн дурлал, шохоорхол, дуртай болгох, таалагдах. Тэгээд одоо юу бэлгийн харилцааны юу хүсэл бий болох энэ төр гэдэг зүйл бол болох зүйл. Бид нэр ерөөсөө тэрнээс зугтаж чадахгүй. Тэгвэл энэ анхны болцоо энэ харилцааны тухай яриаг ээж аав нь анханаас нь суурнаас нь зөв хийгээд тийм яриаг өрнүүлдэг тийм соёлтой болчих юм бол бид нэр энэ хүүхдийнхаа ирээдүйн амьдралд гарч ирэх янз янзын харилцаанууд өөрийг нь бэлтгэлтэй байлгаж хайрыг зөвөр танд сурах, хайрыг зөвөр илэрхийлж сурах, хайрыг зөвөр авч сурах, өөрийгөө бас буцаагаад яг буруу зүйлээс нь хамгаалж сурах тэр чадваруудыг суурийг тавих боломж нь энд гарч ирэх. Иймэрхүү ярианаас эхэлж байгаа. Тийм болохоор энэ яриаг өсвөр насны хүүхдүүдтэй ээж аавыг зөв хийж эхлэсэй гэж байна. За гэх мэтээр бид нар тэгвэл яг энэ одоо энэ кампудаасаа сураад манай энэ Play Academy-ха энэ өсвөр насны хүүхдүүдэд сурах аргуудыг бид нэр угаасаа тэгжсэн шүү дээ. Бид нэр янз янзын Play Academy, Play Based Learning гэх мэт энэ олон улсын шилдэг шинжилгээ ухаан дээр суурилсан, шилдэг сургуулиуд дээр суурилсан, боловсролын салбарт хийж байгаа энэ хамгийн сүүлийн өөрчлөлтүүдээр суурилсан энэ шин төрлийн сургалтын төвийг бид нэр бий болгож байгаа. Play Academy гэдэг. Тэгээд энэ сургууль дээр бид нэр сурж байгаа зүйлээ аль болохоор буцаагаад нийгэмтэйгээ ээж аавдтай, эцэг эхүүдтэй хуваалцах явуулт. Тэр ч утгаараа бид нэр саяны миний энэ ярьсан хүүхдтэйгээ хэрхэн энэ яриаг өрнүүлэх вэ гэдэг нь манай alphateens.org гэдэг нэртэй цааш нь үн төлбөргүй вебсайтыг бид нэр өсвөр насны ээж аав хүүхдүүдийн ээж аав зориулсан монгол хэл дээрх вебсайтыг гаргачихсан байгаа шүү. Энэ вебсайт руу орох юм бол танилцуулчих гэсэн юм. Энэ вебсайтыг манай Play Academy үүсгэсэн үн төлбөргүй дотор нь маш олон сонирхолтой айгүй хөнгөн хамгийн гол нь хэрэглээний төвшөнд оруулсан үг хэллэгийг нэвтрүүлэх гэж оролцсон байгаа. Энэ дотор орох юм бол бид нар өсвөр насны хүүхдүүд ээж аавын хооронд ярих хэрэгтэй 20 үндсэн сэдвийн яг саяных шиг би зааварчилгаануудыг бид нар ингээд дотор нь оруулсан ба. За энэ дотор ямар үндсэн 10 сэдв, гол 10 сэдв ба. Энэ дотор сошиал медиа болон утасны хэрэглээ, саяных шиг болзоо болон харилцаа, хичээл, сургалтын дарам, мөнгөний ойлголт, хэрэглээ, найзууд, гадны нөлөө, сэтгэл зүй, сэтгэл гутралын тухай яаж ярих вэ? Гэрийн үүрэг тийм ээ, гэртээ хийх ёстой ажил, гэрийн даалгавар, хувийн орон зай, өөрийгөө илэрхийлэх, мэрэгжлийн чиглэл гэх мэт иймэрхүү сэдвүүдийн хүрээнүүд байгаа. Дээрээс нь нэмэх нь донтолт гэдэг сэдв орж иж байна. Өөрийгөө таних гэдэг сэдв орж байна. Соёл орж, мэдрэмж, сэтгэл зөрчил, маргаан шийдвэрлэх гэх мэт ийм 20 үндсэн сэдвийн хүрээнд яг саяных шиг
Юу хэлэх үү? Юу хэлэхгүй байх вэ? Юуг анхаарахгүй? Хүүхдийн өнцг нь юу вэ гэх мэтээр бидний өөрийн гаргалгаан дээр хуваагдсан хуваагаад 20 сэдвийн хүрээнд энэ вебсайт дээр үн төлбөргүй мэдээлэл орсон байгаа шүү. Тэгэхээр хэрвээ та өсвөр насны хүүхэдтэй ээж аав эсвэл өсвөр насны хүүхэдтэй ажилтдаг хүн бол орж үзээрэй. Тэгээ сэдв болгон дээр нь давтаж үзээрэй. Бид нар энийгээ сайжруулсаар байх болно. Одоогийн байдлаар 1-р ноорог хувилбар одоо вебсайтн дээр амьд гарсан байна. За бас яг энэ вебсайтын дотроо би Alpha Teens Parent Handbook гэдэг зүйлийг оруулсан байгаа. Тэгээ энэ юу юм гэхээр нэг 9 хуудас PDF байгаа. Яг л адилхан дахиад өсвөр насны ээж аавуудад ерөн тэгвэл хүүхдтэйгээ харьцахад өөр юу мэдвэл зүгээр вэ гэдэгтэн зориулаад бид нар ийм мэдээллүүдийг бас мундаг их сурвалжуудаас авсан байгаа. Энэ дотор за өсвөр насны энэ бидний яриад байгаа энэ өсвөр насны хүүхдүүд чинь юунд анхаардаг, юунд дуртай, модонд орсон зүйл нь юу юм? Тэдний үг хэллэг нь ямар юм? Тэднийг өнөөдөр гар утасны хэрэглээг нь эрүүл болгохын тулд юу анзаарч байна? Английн засгийн газрын гаргасан гой сургамжуудыг бид нэр тэнцээ хаваалцсан, Харвардаас авсан зүйлүүд байгаа. Тийм ээ гих мэтийн юм 10 хуудас гарын авлагыг ээж аавуудад зориулсан 25 оны гарын авлагыг дотор нь бас PDF-ээр оруулсан. Тэрийг ороод үнгүү татаж аваад өөртөө уншаад танилцж болно. Маш хөнгөнөөр дахиад адилхан ажиллахаар энгийн практик байдлаар гаргаж өгч байгаа. Тун утгагүй бид нар энэ вебсайтн дээр мэрэгжил сонголт, ялангуяа мэрэгжил сонголт төвшөө хотлоо ярих гэж байна. Тэр нь дараачих нь. Тэрний өмнө их сургуульд өөрийгөө бэлтгэх college prep-ийн зориулсан үнэгүй бас PDF-ийг оруулна. Тэр дотор нэг 10 хуудас коллежид яаж хүүхдэд бэлтэж эхлэх үү? Гадны ихэвчлэн гадны сургуульд сурахын тулд юун дээр анзаарч эхлэх үү? Аппликейшнийг яаж бүглэх вэ? Ямар их сургууль руу орсон дээр үү? Тэтгэлэгт яаж өөрийгөө бэлтгэх үү гэх мэт бидний мэддэг олон мэдээллүүдийг бид нар бас нэг хувилбарыг тавиад энэ вебсайтн дээр тавих болно. Гэх мэтэр тэгээд энэ вебсайтны доош орох юм бол манай Play Academy-д орсон хүүхдүүдийн за манай коучүүдийн миний өөрийн хийсэн өсвөр насны хүүхдүүдтэй хийсэн ярилцлагын YouTube видеонууд маань бас байгаа. Тэр дотор ч зөндөө сурж болох, ойлгож болох, сонсож болох зүйлүүд байгаа. Тэгээ хэрэв би ээж аавдаа зөвлөх юм бол тэр нэг видеонуудыг 10 минут, 20 минутын видеонууд байгаа. Цаг гаргаад замдаа нэг сонсчоод үзээрэй. Танд хүүхдтэйгээ нэг ярих сэдв, хүүхдийнхээ тухай нэг бодох, нэг урам зориг, нэг санаа бол бүр заавал энэ видеонууд өгөх болно. Тэгэхээр тэнтэй орж танилцаарай гэж хүсэж байна. Тэгээд энэ вебсайт бүх юм үн төлбөргүй тэгэхээр ороод үзээ сонирхоод өөрийнхөө дээр нь бас юм сонирхолтой хүүхдүүдтэй хийж болох зааварчилгаануудыг өгсөн ба. Ер нь өсвөр насны ээж аав, Монгол ээж аавууд яаж хүүхдтэйгээ харилцах вэ гэдэг зорилоо бид нар дахиад нэг юм вебсайтыг үн төлбөргүй гаргаж өгч байгаа бол санаа байгаад байгаа шүү. Орж үзээрэй alphateens.org. Бид нар Alpha Humans гэх томчуудыг бий болгож байгаа. Тэгвэл одоо энэ Alpha Teens энэ байна. Энэ манай Play Academy-ийн дараачийн монголчуудаа Монгол ээж аавуудаа зориулж гаргаж байгаа дараачийн нэг юм бэлэг гэж хэлж болно. Бид нарт энийг хөгжүүлсээр байх болно. Аль болохоор өнөөдөр өсвөр наснаас нь хүүхдүүдийг зөв хөгжүүлэхэд нь бүх зөвхөн манай сургуулийн зөвхөн багш нар ээж аав ч гэсэн зөв оролцоотой хүмүүжүүлэгч байж оролцоотой найз нөхдөд байж болох вэ гэдэгт нь чиглэл зориулсан ийм вебсайт байгаа шүү. За өнөөдрийн подкастер би энэ тухай ярилцъя гэж бодсон. Санал бодлоо комент сэгтэнд бичиж үлдээгээрэй. Подкаста буцаагаад одоо ойр орхон яг цаг цагт нь оруулахыг хичээх болно. Тэгээд дараачийн дугаараар уулзцгаая. Балиар өдрөг байцгаагаарай.